Асуудал энэ л байна. Дашторогон халтар минь нүдээч нэгээгүй. Улаан царвуу байхдаа л нүнжигтэй хоолны минь шохрог нь долоож нүмерт минь нохой нэрийн олсон нүдэн халтар гөлөг минь дээ. Гэрийн ирүү занган өрхөж гэнт чи над руу юунд архирв? Хийц дэрлэж өлөн шогшоод хээрийн араатны мөр дагаа юу? Шогштоо. Халтар минь шогш. Чонан чигэн шогшиж сур. Цусны үнэрт халуур шогш. Цурам хийлгүй шүнжин шогш. Хүнээс хүндирсэн бүхэн хөсрийтэдгийн хөр хийдөө халтар минь чи тэрнийг яаж мэдэх вэ? Хөвчийн саарл чамайг тас татан хаях тэр өдөр хүн намайг чи үгүүлж мэднэ. Хүн хүртэл чам шиг ингэж шогшоод хөшөөндөн нэргүй үлддэг хорвоо шогшоо чи шогш. Халтар минь чон анчигэн шогш. Чон усан ч чамайг би нохоо гэдгийг чинь таны мэдв. Чи энэ ярьж байгаа хийж байгаа бүтээл зүйлэн дуусгач уу? Мартаад зогсч уу? Дуусгачлаа. Дуусгач уу? Тэгээ дуусгахгүй тэгээ мартчих байгаа юм шиг яагаад дуусдаг нь үлээд эхөө. Чи дуулдгоо? Дуулах уу? Харин яах вэ? За. Дуулах уу яах вэ? Юндэнгөө. Юндэнгөө за. Дангара алхатай дахо далмро дарсо ангецэгэтэдэхо. Чи юндэнгөө их сонин дууллаа шүү. Амисгаа энтриг чи янз энтрэгэд гоё аваад шинжилж ингэж. За миний маск инээсэ. Маск инээлгэнэ. Урлагийн сургуулийн хүүхдийн ерөөсөө тийм жижиг тийм вирус жалгаа. Миний маск бол юу юм? Би бага инээлгч. Зүгээр хийсэн чинь биш. Чиний энэ өөртөө итгэлтэй тий зоригтой энэ байгаа чинь надад зүгээр сонирн байна. 2 дугаар шатанд юу үзүүлэх юм болоо гэж сонирхож байна. Эрэж сонирм. Ийдэж. Нэг шатны хамгийн сонир өгч ивэл. Тэр утгаараа би чамайг бас энэ телевиз үзэж байгаа улсуудад сонирн байж магадгүй. Дараа чи бас юм сонирм үзүүлэн заяа. Чамайг би үлдээнэ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Эрен Хороодов. Самцаноо 268% дугаартай Пакистаны эгч маань нийтгэр шатанда Д гармагийн хайр дурлалаа өгч гэдэг өгүүлэлэг урагшна. Ер нь эгчингийн хувьд анхны хайртай учирсан уу? Учирсан бол хизээ учирсан бэ? Анхны хайр гэдэг ойлголт миний хувьд ихээс төрөөл шууд ихийнхаа ингэр дээр очиод тэгээл ээжтэй үнсүүлэх тэр л анхны хайр. Тэгээд мэдээж төрөөл шууд анхны хайртай учирсан. Ер нь бол энд эрэхтэй ганцхан сонголттой гэж өөртөө зорилго тавиад ирсэн. Аавыг хөдөө явсан хойгуур игч нэг сонин нүдний шилтэйх дагуулж ирлээ. Охин өрөөндөө тоглож байтал гинт хүний уйлахыг сонсоод зочны өрөөр өгөхгүй лээ. Хойр дурлаа өгөөч. Гэд өнөө нүдний шилтэй ах чинь
хоёр гараа нь тосоод ихчийнхэн өмнө сөхөрч гисэн гоё чалаа. Хөөх, хайр дурлал хийнэ. Ямар юм бэ юм болоо? Том юм болов? Эсвэл жижигхэн юм болов? Амт нь ямар идэм болоо? Чихэр шиг гоё амттай болов уу? Эсвэл давс шиг гашуун байдгийн болов? Хөөрхөн амтан. Энэ ахад тэр хайр дурлал гэдгийг олоод өгч хийвэз. Гэж одоо охин гэрээсээ гүйж гарлаа. Байшингийн гадаа жолооч ах багжаан дэлгээд дугуйгаан засаж суулаа. Охин жолооч ах дээр очиод "Аха, би танаас нэг юм гуйх гэсэн юм аа. Та надад хайр дурлал байвал жаахныг өгөөч." Жолооч хархуу гижигдсэн газар нь маажих шиг болж. "Зөө, чи хайр дурлалаар явах гэсэн юм тий?" "Үгүй ээ, манай гэрт нэг сонин нүдний шилтэй ах ирчгээд хайр дурлалаа өгөөч гэд бүр ихчээс гуйгаад болдоггүй." Жолооч хархуу өмнөө дэлгэж тавьсан багжин дотроос нэг эрг авч өглөө. "Хөөх, хайр дурлал гэдэг чинь юм төмөр бас тэгээд эргдэг ид байх нэ?" гэж бодоод гэрлүүгээ гүн ороод нүдний шилтэй ахад жолоочийн өнгөсөн эргийг өгтөл "Нөө чи юу юм бэ?" "Хайр дурлал. Би жолооч ахаас гуйж авсан. Дахиад манай ихчээс битгий хайр дурлал хийхэд байгаарэ. Одоо яв." гэд гэрээсээ хөлөө. Чи дуулаад тах та. За. You shout aloud, but I can't hear what you say. I'm talking down, my saying much. За, миний маск уйлсаа. За, миний хос уйлсаа. За би яг ч тэнцвүүлээд үзье гэж бодож байна. 17-тай хүүхдүүдэд бид нар бас арай чатуу хандаад байгаа байлгүй. Хоёрын даваанд яах вэ? Арай жоохон мэрэгжлийн төвшөнд бэлдүүлээд зорилгоо ухамсарлаад гэдэг юм уу? Бүрэн дүүрэн ухамсарлаж бэлдээд нэг ороод ирэх боломжийг олгож байна. За баярлалаа. Хүүхэд эдийн наснда яг ийм юмыг таньж мэдхий ёстой. Бид нарт уулын хуваарлцсан байгаа байхгүй. Гэтэл энэ бүхний ингээд нөхцөл байдал өөрөө ингээд алдагдсан байна л. Ийм нөхцөлийг миний дүү ингээд хараад ямар байгаасаа гэж энэ өгүүлгийг одоо бусдаа зориулах ёстой юм ч гэж бодох хэрэгтэй л байгаа юм л да. Би зүгээр чамайг өдөөж сууж байгаа юм. Гэтэ яг би чамайг тэнцүүлнэ. Хоёрдугаар шатанд чи манай энэ шүүгчдийг бас жоохон гайхшруулах юм хийгэрэг гэж би итгэж байгаа шүү. За. За баярлалаа. Нэвтрүүлгийг дэмжигч дэвшилт технологи Герман чанар Ультрасоник компани. To be or not to be энэ reality show-нд 2 дахь жил оролцож байна. Тэгээ энэ жил маш том зорилго урдаа тавиад орж ирсэн. Нэгдүгээр шат би одоо хотгоодын чингүнжөө болох хүний 81 зооснууд үлгээд монолог шүлэгнэ тэрийг үнсэн. Их орн минь, эрх чөлөө минь, хосгар улсан минь, төг сүлд минь. Жүжигчин хүнд бүтээж чадахгүй дүр гэж байх ёсгүй. Тийм учраас би бүх дүрд өөрийгөө сорж үзэх дуртай.
Залуунаас алдаа оноо эн зэрэгцэж өрнөх тусмаа амьдрал илүү амттай. Алдаанаас суралцах бүртээ чи өөртөө ахин дахин шин чадваруудыг суулгаж байгаа гэдгээ анзаараарай. Энэ удаагийн зөөлөн бүдрэлт ирээдүйн том амжилтын эхлэл гэдэгт эргэлзэх хэрэггүй. Чамд амжилт хүсье. Нэвтрүүлгийг дэмжигч Оргил худалдааны төв. Оргил уйл хамтдаа. За 129 дугаартай хонгор цул одоо яг тайзар гаргаж байна те. Ямар бүтээлээр оролцож байна? Тэ бом эрдний автамин бүжиглээч. Энэ өгүүлгийн гол баатар нь нэг охины талаар 16 настай охины талаар гардаг. Тэгээ би өөрөө 16 настай болохоор энийг уншихад илүү амар ах гэж бодсон үднээс сонгосон. Би өнөөдөр зочиод хийж байгаа байхгүй юу? Тийм учраас би дандаа оролцогчдын талд толж байгаа. Шүүгч нарын талд ш дандаа оролцогчдын дандаа тэнцээсэй гэж бодож байгаа байхгүй юу? За тэгээ онгорцлаа амжилт. Хөбө. Тэнцээд гарч ирэх заа. Охин нь аавыгаа сайхан баярлаарай гэж явуулчихад эргэн зурагтаа асаахад Тимээний тухай нэвтрүүлэг гарч байлаа. Ямар сони юм. Үдэд Тимээний тухай гарч байдаг гэж бодон өрөөн дотроо хэд иргснээ цонхон дээр очиж гадаг ширтэн. Өвлийн шөнийн гудамжнаа цасан ширхэг зөөлөн хаялж байгаа хэдий ч хүмүүсийн хурдан алхах нь цаанаа чихүүн байгаа бололтой. Миний маск уйсан. Хоёрдугаар шатанд нэг их явахгүй дээ. Гэхдээ яах вэ? Чамд би боломж олгоё. Болидо миний дөө тий одоо. Сайн бацхан уу? 242 дугаартай инх сарны сүмх байна. Би Монгол Улсын боловсролын их сургуулийн 3 дугаар курсын оюутан. За, миний маск нээсэн. Батхан жолгол яахан болтой гэж бодчих. Бодлого байна. Үсний хүүхэд байна даа өнөдөр хичээл чинь сааттай болоо гэж байна. Зүгээр штэ. За зүгээр штэ болоо. Чи ямар ташаад мэдээ араа үз. Яна. Чамд ингээд тэр нийтлэгийн хувьд чиний сонгож байгаа сонголтын хувьд өөрөө багшин болж байгаа гэдэг энэ тандуугтар
гэдэг бүнээр дамжуулж юу хэлэх гэж байгаа нь ойлгомжтой. За тэгээд чадвар гэж чиний хөдөлгөөний биеийн асар их барайстай. Нөгөө талд сэтгэлгээний асар их барайстай. За тэгээд чам дараалсан уулд байх үедээ ийм бүх нөхцөл их таалттай байна л да. Тэгэхээр ойлгох шатнд ингээд юу гарахгүй гэдэг тэр найдвар надад юу мөхсөө. Хичээл. Дэлхийд зооцчтэй дараагийн шатны илүү ондог зүйл үзүүлж байгаа юм шиг. Яа, сэшээ заа нэг юм. Зүгээр. Чанар бид сонголтыг та эрен хороол. Эргэн танд 2200 айлын орон сууц бүхий эрен хорооллыг танилцуулж байна. Эрен хороолл нь гаднах талбай сайтай, харуул хамгаалалт камерын нэгдсэн систем, ээж бүрэн автомашины зогсоол, үйлчилгээний төвүүд, спортын талбай, хүүхдийн тоглоомын талбай, 120 тонны цэвэр усны нөөцийн сав, дулаан болон цэвэр усны шугамыг түнэлийн системээр шийдсэн. Улсын 3 цэцэрлэг, 2000 гаруй хүүхдийн улсын сургууль зэргийг төлөвлөсөн цогцлбор хороолол юм. Зөвхөн танд бус, таны үр хойчод зориулан бүтээл эрен хороолол. Хүслийн амтыг хүмүүст Russian оргил худалдааны төв. Гэр бүлийн дулаан хүчин аз жаргалтай амьдралын баталгаа. Төгс халалтын шийдэл шүн дулаан хадгалагч. Герман чанарыг Монголд Ультрасоник компани. Дуулах, бүжиглэх, жүжиглэх энэ бүх чадварууд бүгд авиас хэмээх хөрснөөс бийжиж хичээл зүтгэл гэх усаар тэжээгдэн тэтгэгдэж байдаг. Харин эрхэм үзэгчид та бүхэн төбий орнод төбий шоу төслийн маань оролцогчдын авиас бэлэг хүсэл мөрөөдлийг урам хэмээх асар том бурмаар тэтгэн шагнаарай. Сайн сайхныг юрөөсөн ганц үг сайшаалын өрөмтгнээс илүү үн цэнтэй хэмээх мэрэгэн үгсээр энэ өдрийн нэвтрүүлгээ жаргаж байна. Эрхэм үзэгчдээ бид та бүхэн To Be or Not to Be театрчсан шоу нэвтрүүлгийн шинэ дугаарыг өргөн барьлаа. Авиас бэлэгтнүүдийн маань үзүүлбэр та бүхэнд таалагдсан гэдэгт эргэлзэхгүй байна. Дараагийн дугаараар иргэн уулзъя. Сайхан амраарай үзэгчдээ. Байна. Ийм нөхцөлийг миний дүү ингээ хараад ямар байгаасаа гэж энэ өгүүлгийг одоо бусдаа зориулах хэрэгтэй юм ч гэж бодгол хэрэгтэй л байгаа юм л да. Би зүгээр чамайг өдөөж сууж байгаа юм. Гэтэ яг би чамайг тэнцүүлнэ. 20 дугаар шатнд чи манай энэ шүүгчдийг бас жоохон гайхшруулах юм хийгэрэг гэж би итгэж байгаа шүү. За. За баярлалаа. Нэвтрүүлгийг дэмжигч дэвшилт технологи Герман чанар Ультрасоник компани. To Be or Not to Be энэ reality шоунд 2 дахь жил оролцож байна. Тэгээ энэ жил маш том зорилго урдаа тавиад орж ирсэн.
Нэгдүгээр шат би одоо хотгоодын Чингүнжөө болох хүний 81 зоосны төлөв монолог шүлэгнэ тэрийг үнсэн. Их орн минь, эрх чөлөө минь, хусгар улс минь, төг сүлд минь. Жүжигчин хүнд бүтээж чадахгүй дүр гэж байх ёсгүй. Тийм учраас би бүх дүрд өөрийгөө сорж үзэх дуртай.
Залуу нас алдаа оноо эн зэрэгцэж өрнөх тусмаа амьдрал илүү амттай. Алдаанаас суралцах бүртээ чи өөртөө ахин дахин шин чадваруудыг суулгаж байгаа гэдгээ анзаараарай. Энэ удаагийн зөөлөн бүдрэлт ирээдүйн том амжилтын эхлэл гэдэгт эргэлзэх хэрэггүй. Чамд амжилт хүсье. Нэвтрүүлгийг дэмжигч оргил худалдааны төв оргил уйл хамтдаа. За 129 дугаартай хонгор цул одоо яг тайзар гаргаж байна те. Ямар бүтээлээр оролцож байна? Тэ бом эрдний автамин бүжиглээч. Энэ өгүүлгийн гол баатар нэг охины талаар 16 настай охины талаар гардаг. Тэгээ би өөрөө 16 настай болохоор энийг уншихад илүү амар ах гэж бодсон үднээс сонгосон. Би өнөөдөр зочиод хийж байгаа байхгүй юу? Тийм учраас би дандаа оролцогчдын талд толж байгаа. Шүүгч нарын талд ш дандаа оролцогчдын дандаа тэнцээсэй гэж бодож байгаа байхгүй юу? За тэгээ онгорцлаа амжилт. Хөбө. Тэнцээд гарч ирж заа. Охин нь аавыгаа сайхан баярлаарай гэж явуулчихад эргэн зурагтаа асаахад Тимээний тухай нэвтрүүлэг гарч байлаа. Ямар сони юм. Үдэд Тимээний тухай гарч байдаг гэж бодон өрөөн дотроо хэд иргснээ цонхон дээр очиж гадаг ширтэн. Өвлийн шөнийн гудамжнаа цасан ширхэг зөөлөн хаялж байгаа хэдий ч хүмүүсийн хурдан алхах нь хэлтэй. Тий, зоригтой. Энэ байгаа чинь надад зүгээр сонирн байна. 2 дугаар шатанд юу үзүүлэх юм болоо гэж сонирхож байна. Нэрч сони юм. Ийдэж. Нэг шат хамгийн сони өгч байл. Тэр утгаараа би чамайг бас энэ телевиз үзэж байгаа улсууд сонирн байж магадгүй дараа жи бас юм сони юм үзүүлэн заяа. Чамайг би үлдээнэ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Эрен Хороолов. Самцано 268% дугаартай Пакистаны ингчэн маань нийтгэр шатанда Д гармагийн хайр дурлалаа өгч гэдэг өгүүлэлэг уршина. Ер нь ингчингийн хувьд анхны хайртай учирсан уу? Учирсан бол хизээ учирсан бэ? Анхны хайр гэдэг ойлголт миний хувьд ихээс төрөөл шууд ихийнхаа ингэр дээр очиод тэгээл ээжтэй үнсүүлэх тэр л анхны хайр ах. Тэгээд мэдээж төрөөл шууд анхны хайртай учирсан. Ер нь аль энд эрэхтэй ганцхан сонголттой гэж өөртөө зорилго тавиад ирсэн. Аавыг хөдөө явсан хойгуур игч нэг сонин нүдний шилтэйх дагуулж ирлээ. Охин өрөөндөө тоглож байтал гинт хүний уйлахыг сонсоод зочны өрөөргөг хүлээ. Хойр дурлалаа өгөөч. Гэд өнөө нүдний шилтэй ах чинь 2 гараан тосоод игчийнх нь өмнө сөхөрч гисэн гоёж байлаа. Хөөх хайр дурлал хийнэ. Ямар юм бэ юм болоо? Том юм болов? Эсвэл жижигхэн юм болов? Амт нь ямар идэм болоо? Чихэр шиг гоё амттай болов? Эсвэл давс шиг гашуун байдгийн болов? Хөөрхөн амтан. Энэ ахад тэр хайр дурлал хийдгийг олоод өгч хийвэз. Гэж одоо охин гэрээсээ гүйж гарлаа. Байшингийн гадаа жолооч ах багжаан дэлгээд дугуйгаан засаж суулаа. Охин жолооч ах дээр очиод "Аха, би танаас нэг юм гуйх гэсэн юм аа. Та надад хайр дурлал байвал жаахныг өгөөч." Жолооч хархуу гижигдсэн газар нь маажих шиг болж "Зөө, чи хайр дурлалаар явах гэсэн юм тий?" "Үгүй ээ, манай гэрт нэг сонин нүдний шилтэй ах ирчгээд хайр дурлалаа өгөөч гэд бүр ихчээс гуйгаад болдоггүй. Жолооч хархуу өмнөө дэлгэж тавьсан багжин дотроос нэг эрг авч өглөө. Хөөх, хайр дурлал гэдэг чинь юм төмөр бас тэгээд эргдэг ид байх нэ? Гэж бодоод гэрлүүгээ гүн ороод нүдний шилтэй ахад жолоочийн өнгөсөн эргийг өгтөл "Нөө чи юу юм бэ?" "Хайр дурлал.
Би жолооч ахаас гуйж авсан. Дахиад манай ихчээс битгий хайр дурлал хийхэд байгаарэ. Одоо яв. Гэд гэрээсээ хөлөө. Чи дуулаад та. За. You shout aloud, but I can't hear what you say. I'm talking down, my saying much. За миний маск уйлсаа. За миний хос уйлсаа. За би яг ч тэнцвүүлээд үзье гэж бодож байна. 17-тай хүүхдүүдэд бид нар бас арай чатуу хандаад байгаа байлгүй. Хоёрын даваанд яах вэ? Арай жоохон мэрэгжлийн төвшөнд бэлдүүлээд зорилгоо ухамсарлаад гэдэг юм уу? Бүрэн дүүрэн ухамсарлаж бэлдээд нэг ороод ирэх боломжийг олгож байна. За баярлалаа. Хүүхэд эдийн насандаа яг ийм юмыг таньж мэдхий ёстой. Бид нарт уулын хуваарлцсан байгаа байхгүй. Гэтэл энэ бүхний ингээд нөхцөл байдал өөрөө ингээд Энэ л байгаа. Таштор угаан халтар минь нүдээч нэгээгүй. Улаан царвуу байхдаа л нүнжигтэй хоолны минь шавхрууг нь долоож нүмерт минь нохой нэрэн олсон нүдэн халтар гөлөг минь дээ. Гэрийн ирүү зангаан өрхөж гэнт чи над руу юунд архирв? Хийц дэрлэж өлөн шогшоод хээрийн араатны мөр дагаа юу? Шогштоо. Халтар минь шогш. Чонан чигэн шогшиж сур. Цусны үнэрт халуур шогш. Цурам хийлгүй шүнжин шогш. Хүнээс хүндирсэн бүхэн хөсрийтэдгийн хөр хийдөө халтар минь чи тэрнийг яаж мэдэх вэ? Хөвчийн саарл чамайг тас татан хаях тэр өдөр хүн намайг чи үгүүлж мэднэ. Хүн хүртэл чам шиг ингэж шогшоод хөшөөндөн нэргүй үлддэг хорвоо шогшоо чи шогш. Халтар минь чон анчигэн шогш. Чон усан ч чамайг би нохоо гэдгийг чинь таны мэдв. Чи энэ ярьж байгаа хийж байгаа бүтээл зүйлэн дуусгач уу? Мартаад зогсч уу? Дуусгачлаа. Дуусгач уу? Тэгээ дуусгахгүй тэгээ мартчих байгаа юм шиг яагаад дуусдаг нь үлээд өхөө. Чи дуулдгоо? Дуулах уу? Харин яах вэ? За. Дуулах уу яах вэ? Юндэнгөө за. Дангара алхатай дахо далмро дарсо ангецэгэтэдэхо. Чи юндэнгөөг их сонин дууллаа шүү. Тэгээ амисгаа энтрийг чи янз энтергээд гоё аваад шинжилж ингэж. За миний маск инээсэ. Маск инээлгэнэ. Ингээд урлагийн сургуулийн хүүхдийн ерөөсөө тийм жижиг тийм вирус жалгаа. Миний маск бол юу юм? Би бага инээлгч. Зүгээр хийсэнд чинь биш. Чиний энэ өөртөө
цаанаа ч хүн байгаа бололтой. Миний маск уйсан. Хоёрдугаар шатанд нэг их явахгүй дээ. Гэхдээ яах вэ? Чамд би боломж олгоё. Болидо миний дүү тий одоо. Сайн бацхан уу? 242 дугаартай инх сарны сүмх байна. Би Монгол Улсын боловсролын их сургуулийн 3 дугаар курсын оюутан. За, миний маск нээсэн. Батхан жолгол яахан болтой гэж бодчих. Гойдлого байна. Үсэн хүүхэд байна даа мэдээ. Тэвчээд чинь сааттай болоо гэж байна. Зүгээр штэ. За зүгээр штэ болоо. Чи ямар тохиолдолд мэдээ араа гэж. Яна. Чамд ингээд тэр нийтийн хувьд чиний сонгож байгаа сонголтын хувьд өөрөө багшин болж байгаа гэдэг энэ тандуугтар гэдэг бүнээр дамжуулж юу гэдэг хийж байгаа юм ойлгож байгаа. За тэгээд чадвар гэж чиний хувьд биеийн асар их барайстай. Нөгөө талаар сэтгэлгээний асар их барайстай. За тэгээд чам дараалсан уулд байх үедээ ийм бүх нөхцөл их хаалттай байна л да. Тэгэхээр ойлгож ирсэн ингээд юу гахгүй гэдэг хэл найдвар надад юу мөхсөй